Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монголда сайхан амьдрын ээлжит лайв эхэлж байна. Манай өнөөдрийн лайвын сэдэв маань маш нууц гэсэн сэдвээр ирнэ. Өмнөх лайваараа ориглон сэтгэл гэсэн сэдвээр ирсэн байгаа. Энэ бол маш чухал байсан ориглон сэтгэл бол бид бол гүрэн байгуулах гэж байгаа улс хүчрхэг. Тийм учраас энэ улсын иргэд, компаниуд, төр ориглон сэтгэлтэй байх хэрэгтэй. Нэгдүгээр тэр их чухал байсан учраас тэгж нэрлсэн. Дараагийн яг энэ их шинэ гүрэн төрүүлэх гэдэг шүү дээ. Шинэ гүрэн, шинэ ирнийг эхлүүлэх юм. Тэ? Энэ яг цаана ямар учиртай юм бэ гэхлээр цаана бол одоо энэ бүх юм нууцлалтаагаар явж байгаамаа гэдгийг л өнөөдөр та бүхэнд ойлгуулах гэсэн. Хүмүүс манай ховцын эзэмшил асууж байгаа. Сүүлийн үед нөгөө гүрэн яриад байхлаар тэр энэ одоо ингээл бас нэг өөр юм яриад унлаа гэж бодож байгаа шүү. Ер нь Монголдо сайхан амьдрах бидний гол зорилго шүү дээ. Энэ зорилгыг биелүүлэх юм маань эдийн засгийн, шинжлэх ухааны технологийн хөгжих гүрэн байж аж энийг хийж чаднаа. Энийг бий болгох хамгийн гол шинжлэх ухааны технологийн ололтыг бид ингээд товчхон тайлбарлах гэж байна. Та бүхэнд. Энэ яг энэ бид хэмжээнд хүрсэн, цаг нь болцсон гэж нэг битүү утгаар өмнөх лайвуудад ярьсан та бүхэнд мэдээж хүрээгүй баг. Тэгэхээр одоо яг ямар учиртай юм бэ гэдгийг тэ хичнээн нууцлалтай ч гэсэн товчхон ингээд тайлбарлая энэ удаагийн лайв. За 20 дугаар зуунд та бүхэн одоо хамгийн ойр байгаагаа л ярив. Тэр 13 дугаар зуун муу яриач яах вэ те өмнөх зуунуудыг. Ерөөсөө хамгийн бидний өмнөх өнгөрсөн 20 дугаар зуунд ямар үйл явдал гайхамшигтай үйл явдал болсон бэ гэхлээр атомын бөмбөгийг бүтээсэн. Энэ атомын бөмбөгийг бүтээсэн улс гүрэн болсон. Тэ Америкийн нэгдсэн улс гэж шинэ гүрэн төрсөн. Тэ энийг бүтээгээд энэ дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийг хийсэн. Ялалтыг. Японыг богинохон хугацаанд буулгаж авсан энэ зэвсгээр. За энэ бол шинжлэх ухааны технологийн одоо асар том ололт байсан учраас энэ гүрэн төрсөн. Тэрнээс өмнө бол одоо тэгэл Английн эзэнт гүрэндээ ер нь ингээд Америкаас чинь Англи, Герман, Франц тэгээд дээр нь Оросын зөвлөлт холбоот улс эдгээр чи одоо том байлаа шүү дээ. Гэтэл ингээд энийг бүтээгээл гүрэн. Энэ ямар зардлаар бүтсэн бэ гэхлээр ямар шинжлэх ухааны онолын үндсэлтэй ямар зардлаар бүтсэн бэ гэхлээр Менделеев үеийг систем байж байна. Тэ? Энэ дээр суурилсан. Менделеев үеийг систем дээр. Энэ дээрээс ураныг гаргаж авсан. Уран. Тэгээд ураныг одоо гаргаж аваад тэгээд одоо энэ цөмийн гинжээр руу явуулаад энийг бүтээсэн. Энэний тулд бол шүү дээ ийм их зардал гаргасан. За Манхэттен гэдэг төсөл хэрэгжүүлсэн. Америкийн нэгдсэн улс. Энийг хэн хийсэн гүрэн болох гэдэг байсан. Хэрэг Герман энийг хийсэн бол Германы эзэнт гүрэн бий болсон. Дэлхий дээр болох байсан. Америкууд хийсэн учраас Америк гүрэн болсон гэсэн үг шүү дээ. Оросууд төрүүлсэн бол Оросууд гүрэн болохлаа. Нэг номерыг. За Манхэттен төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн. За энэ төсөлмийн одоо тэр 1942 оноос 45 оны хооронд яг л одоо дайны үед, дэлхийн 2 дугаар дайны үед зардал нь $2 тэрбум. Өнөөгийн ханшаар 36 тэрбум доллараар бүтсэн энэ зэвсэг. 36 энэ нээлт гэсэн үг тийм. Зэвсэг гэхээс илүү нээлт юм чинь 36 тэрбум доллараар бүтээсэн. Манай энэ төгрөгөөр өнөөдрийн байдлаар 126 их 80-аар бүтээсэн гэсэн үг. Тэ? Ингээд бүтээчлээ. Дараа нь Орос бол зөвлөлт холбоот улс бол тэ? 45-аас 49 оны хооронд 2.5 тэрбум доллараар бүтээсэн юм. Тэгээд өнөөгийн ханшаар 45 тэрбум доллар. 45 тэрбум доллар шүү дээ. Манай төгрөгөөр 157.5 их 80. Ийм мөнгөөр
энийг бүтээж ээж одоо энэ зэрэгцэх бүрэн болж чадсан тий. Тэгээд энийг чадаагүй нөгөө тухайн үеийн улсууд чинь ингээд ард үлдчихэж шүү дээ. Нөгөө мундаг гүрнүүд тий. Английн эзэнт гүрэн, Францын тий, Германы энэ чинь ингээд бүгд ингээд доош овчиж байгаа байхгүй юу. За тэгэхээр бид яасан гэхлээр дараагийн тий гүрэн ярьж байгаа шүү дээ. Бид 7 сараас ахуулаад хөх гүрэн гэж яриад байгаа. А хөх гүрэн яаж бий болох юм бэ? Хөх гүрэн бас л технологи, шинжилгээ ухааны үндэстэй. Цоошин систем, хими эхлээд бүтээсэн тий. Шинэ онол бүх юм ус төрөгчөөс үүсдэг юм аа гэх тий. Энд газар шороо, дэлхий тий, агаар, ус бүгд эндээс ч үүссэн. Ус төрөгч гэлийгээд тий. Ингээд системчлээд түүхэнд уршдна. Дэлхийн одоо тэр үүслийг түүхэнд уршдна. 4 жилийг ингээд бий болгочихж байгаа байхгүй яаж бий болсон. А ингээд энэс энэ ус төрөгч уснаас ус төрөгчийг авч болох юм байна. Бид бол ингээд энэ ус төрөгчөөрөө бид нэр эргээд ийм зуух хийгээд энэ зуухны хотол дотор бид бол юу бүтээж чадах вэ гэхлээр цоошин явах энэ цоошин материалуудыг бий болгож болох юм байна. А зөвхөн байгалийн энэ цаг хугацааг давчлах юм бол энэ алмаз, алт, мөнгө, тэ газрын ховруудыг бүтээчих болох юм байна. Энэгээр тэ ийм юмыг бид бол ингээд өнгөрсөн хугацаанд ингээд туршаад, судлаад, эхлээд судлаад дараа нь туршилтууд хийгээд бэлэн болголоо. Тийм учраас бид одоо яах ёстой? Ерөөсөө шинжлэх ухааны хай технологийн тэ өндөр технологийн парк байгуулах ёстой. Монгол улс. Одоо бид Архимед Эйлэн компани төрөлтөө нийлж агаад тэ төр засаг компаниудтайгаа нийлж агаад дэлхийн 1 номерын өндөр технологийн паркийг Улаанбаатарт байгуулъя гэдэг санал гаргаж байгаа байхгүй юу? Аа тэгээд энэ өндөр технологийн компани эхний суурийг манай ард түмэн, манай Архимед Эйлэн компани хөвцөө эзэмшиж тавьчлаа. Бэлэн болгочлоо энийг. Одоо яг үйлдвэрлэл. А энийг одоо манай том компаниуд топ 100 гэдэг шүү дээ, тэ. Тэд нар оролцоол их сайн байгаа уулна. Тэгээд энэ шинэ гүрний одоо эхлэлийг тавья суурийг. Тэгээд богино хугацаанд энийг амжуулах хэрэгтэй. Ягаад гэвэл манай энэ парк болохоор ерөөсөө энэ Америкийн тэ паркуудаас одоо Трампын яриад байгаа паркууд шүү дээ. IT нэг хэмэл оюуханы. Тэднээс хамаагүй давуу. Тэд нар чинь бол ердөөсөө шинжлэх ухааныхаа үүднээс нэг физик математик гэсэн үг шүү дээ. Хэмэл оюухан. А тэгвэл бид бол цоош нь их үүслийн онол гэж гаргаж ирээд энэ их үүслийн парк байх хэрэгтэй байхгүй юу? Парк тэ. Одоо энийг чинь ингээд бэлэн болцсон юмыг үйлдвэрлэл болгох гэж шүү дээ. Энэ маань болохоор Америкаас илүү, энэ Хятадаас илүү, энэ Японоос, Оросоос тэ энэ Европын орнуудаас илүү иймийг бид нар чадахгүй. А энийг бид нар маш богино хугацаанд хийх ёстой. Тэ? Ягаад гэвэл онол нь бүх юмд бэлэн болцсон учраас тэ? Бид нар бол одоо ч гэсэн энийг гаргаж чадна. Энэ алтыг, энэ алмазыг, энэ мөнгө, газрын хоорыг тэ? Одоо энийг харин үйлдвэрлэл тэ? Ийм юм хийх ёстой. Тэгэхээр манай ховцоо эзэмшигчдийн зүгээс ийм том төсөл яриад ахлаар тий. Одоо энэ Манхэттен төслөөс чинь том юм яриад нь шүү дээ. Тэрнээс чинь том юм яриад ахад одоо нөгөө юу яасан бэ? Нөгөө ипотекийн зээл, цахилгаан машин гэ миний өмнө ярьжсэн зүйлүүд. Энэ бол шүү дээ. Та нар тэрэн санаа зовлтгүй. Тэ Анод банк чи юу болж байна гэх тэ. Ердөөсөө санаа зовлтгүй. Бид нар шүү дээ ийм том юм ярьж байхад тэр төсөл чинь явж байгаа. Тэ тэр жижиг төслүүд. Тэрий чинь хэрэгжин. Тэртээ тэргөө тэр одоо ипотекийн зээл гэдэг шүү дээ. Тэрийг тэртээ тэргөө зөвшөөрсөн. Банкнд нь өг гэд тушаацсан. Ганцхан бид нар авч чадахгүй л байгаа. Тэр авах процессоо бид нар яаж яах гадаад байдаг банкныхаа салбарыг банкны компанийнхаа салбарыг Монголд байгуулад
гадаадын хөрөнгө оруулалт компани болгоод тэрүүгээрээ ингээд авах гэж байна. Банкны хувьд бол одоо шүүхийн одоо захиргааны иргэний давталтны шатны шүүхэд нөгөө хүсэл юу гаргацсан нэхэмжлэх. Тэгээд тэн дээр тэр шийдчих юм бол бид банкаас сэргээн. Тэр нэг шийдээгүй ч байсан бид сэргээн. Тэр бол жижиг асуудал. Шийдчих асуудлууд байхгүй юу? Тэгэхээр та нар битгий санаа зовоо. Манай энэ хувьцаа эзэмшил. Бид ийм чухал юм ярьж байхад, эзэнт гүрийг ярьж байхад та нар чинь тэр эзэнт гүрнийг бүтээсэн тэ суур болж байгаа шүү дээ. Манай хувьцаа эзэмшил. Та нар бол түүхэн хүмүүс болж байгаа. Тэ? Та нарын мөнгө л гайхамшигтай өснө. Тэ манай хувьцаа эзэмшил. Одоо харин энэ компаниудыг уриалаад шүү дээ. Хоёр дахь шатандаа би. Та нар компаниуд та нар одоо та нарын ээлж болсон. Манай хувьцаа эзэмшил бол одоо ингээд үргээ гүйцэтгэсэн. За хувьцаа эзэмшлийн мөнгө бол тэртээ тэргүй өснө. Ойлгомжтой. Компаниудын оруулсан мөнгийг бол бид бол хувьцаанд оруулж болно, буцаагаад өгж болно. Тэгтээ өснө. Аль нь те банкны хөрнөөс л илүү өсөлтөөр буцааж өгнө гэсэн үг те. Тийм учраас энэ том үйлсэд манай энэ ялангуяа топ 100 өнтер гээд идэг ч тэд нар ирээдүйн төлөө, ирээдүйн эзэнт гэрний төлөө манад ингээд дэмжээрэй гэж хэлчихэж байгаа байхгүй юу? Хоёр дахь шат эхэлсэн шүү. Би өмнөх лаваар хэлжсэн. За өмнө одоо анхны манай дэмжигч компани одоо New Process гээд энэ компани болол замын компани захирал алтан цэцэгтэй их баярлалаа гэж хэлье. Намайг ингээд манай компаниг дэмжсээр яваа. Энэ бол одоо түүхийн ярих юм бол те Анод банкнаас ерөөсө босод банк зээлэхгүй хахад Анод банк нэг өдрийн дотор шийдээд өгсөн гэсэн хүсэлтийн. Их олон банкн дээр олон хоног хүлээгээ сараар хүлээгээд авч чадахгүйсэн зээлийг манай банк ерөөсө дорн нэг өдрийн дотор шийдээд өгсөн чинь нэг юм эндүний машин авсан гэж байгаа. Тэгээд өөрөө энэ чинь алтан цэцэг захирал нь мэрэгжлийн хүн учраас ерөөсөө эндээсээ эхлээл одоо замын компани байгуулсан. Одоо гүүрэн зам, төмөр зам тий тавьж штэ энэ хүн. Тэгээ энэ хүн нөгөө анхны суурийг тавьж өгсөөр бидэнд тусалж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд баярлалаа гэж хэлье энэ лаваараа. Энэ шиг тий одоо та бүхэн итгээд эх оронч сэтгэлтэй байгаа ч компаниудаа тэгж хэлэх байна. Ингээд бид бүхэн богино хугацаанд нөгөө Монголдо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ийм цаг нь ирчлээ шүү гэж энэ одоогийн лаваар хэлэх байна. За тэгээд бид ингээд өөшөө цааш нь юм дэлгэрэнгүй юм цаашдаа ч ярьж чадахгүй. Ягаад гэвэл дандаа ийм тамгатай бичиг аюулгүй зөвлөрөө бид илгээх болно. Тэ? Дандаа мэдээлэл өгөх тийшээ. Тэднэрт итгэл үнэмш төрүүлэхэд бол өмнө бол яаж яасан гэхээр бид чинь ингээд дандаа нэг юм ерөнхийлөгч рүү эсвэл ерөнхий сайд руу эсвэл их хурлын дарга гэж хандаад байсан буруу байсан солигчдаг. Одоо бол ерөөсөө тэр энэ аюулгүй зүйл рүү бид бол хандаад тэгээд энэ солигдсон ч энэ бүтэц байдаг учраас ингээд захирдаг учраас бид бол аюулгүй зөвлөлтөйгаа компаниудтайгаа ард түмэнтэйгээ нийлээд энэ шин нэрнийг эхлүүлнэ. Манай шин эзэнт гүрэн, их гүрэн шин одоо хөх гүрэн буюу Монголын гүрэн, хөх Монголын гүрэн болоо шинээр биелсэн гүрэн шин хүн төрөлхтний шин нэрэн. Энэ дайн дажин биш. Хараа ингээ бүтээгдэхүүн хаягдлан алмаз алт хаягдлан шүү дээ энэ чинь. Энэ биш шүү дээ. Хүн төрөлхтөө ерөөсөө энэ бодисуудыг маш сайн судалсан мөртлөөсөө яг гэрэл хийг бол төдийлөн судалж чадаагүй байсан. Бид бол яг энэ хий гэрэл рүү орсон байхгүй юу? Төрүүлээд. Тийм учраас бид бол энэ Америкуудаас, энэ Хятадуудаас, энэ Япон, Орос, тэгээ энэ Европын орнуудаас илүү хол тасарсан. Гэдгийг л одоо та бүхэнд хэлэх байна. Тэгээд манай энэ хөх гүрэн төслийг манай том компаниуд дэмжээрэй гэж хүсье.